Сайн мэцхан үзэгчдээ та бүхнийхээ нойрон амар амгалан айлтгах мэдчилж байна. Улаанбаатар хотод маань 17 цаг 30 минут айлчлан ирсэн байна. Өнөөдөр бол зоо шинэхэн 7 хоног гэхэлсэн даваа гараг байгаа. Мэдээж Монголын хамгийн өндөр хонжиртай үндэсний латран ээлжид зоо шинэхэн тохирол азнуудаа тодруулахад бэлэн болсон байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн нааш анхаарлаа хандуулаарай. 4-ийн 1 2 3 дугаар зэрэг болон 6-ийн 6:40-аас битэн тохиолдлын азнууд тодорхох гэж байна. Тэгэхээр үзэгч та бүхэн өөртөө хамгийн ойрхон байрлаж байгаа үндэсний латран албан ёсны тасалбар борлуулах цагуудаар очиад тоглох хязгаар худалдан авч бүгснээр тохиролтой оролцох боломжтой болох юм шиг. За түүнээс шууд нэвтрүүлгийн доогоор илгээж байгаа 4 хоронтой болон 6 хоронтой тоонууд хүчингүү гэдгийг дахин сануулад өнөөдрийнхөө тохирлыг эхэлцгээе. Уламжлалсаараа 4-ийн 3 дугаар зэргийн тохирлоос эхлэх болно. За миний дэргэд тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна. За өөрөөр хэлэх юм бол эдгээр нэг хоронтой тоонууд маань 4 удаа давхцнаар шилэн хоргонд 40 ширхэг бөмбөлөг байрлсан байна гэд үзэгчтэй ойлгож болох юм. За энэ 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирхөөгөө тэрхүү 4 бөмбөлийг үзэгчтэй яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. Энэ бол 4-ийн хамгийн ихний тохирол буюу 4-ийн 3 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд өнөөдрийнхөө тохирлоо явуулцгаая. Тгээс сүрлэг цифр бүхий 40 ширхэг бөмбөлөгнөөс санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирснээр аацтан тодорхойлно. Ингээд ихний бөмбөлөг Ихний бөмбөлөгний дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Ихний бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 8 2 гэсэн 2 бөмбөлөг шилэн харгнаас гарч ирсэн байна. Нийтдээ 4 бөмбөлөг гарч ирэх ёстой байгаа. За ингээд 3 дахь бөмбөлөгний маань дугаар мөн адилхан 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 2. За шилэн харгнаас 8 2 2 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байна. Одоо ингээд 4-ийн 3 дугаар зэргийн тохирлын сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар 3. Сүүлчийн бөмбөлөгний маань дугаар 3. За ингэснээр 4-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр 8 2 2 3 8 2 2 3 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн харж ирсэн энэ 4 бөмбөлийг яг дарааллынхаа дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 500 дахин өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн 4-д тоглож байгаа үзэгчдийн маань 2 дахь боломж. За анх удаага латроо тоглож байгаа үзэгчдээс маань нэрдэг асуултууд энэ яадаг юм бэ? Энэ юу юм бэ гэдэг. Тэгэхээр та бүхэн шууд нэвтрүүлгээ нэг удаа бүтэн үзнээр бараг ойлгочих болов уу гэж бодож байна. Тэгэхээр үзэгч та бүхнээс тохирлуудынхаа дөрмийг бол тухай бүрд нь танилцуулаад явж байгаа. За 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань хувьд за өмнөд тоглолтод 4-ийн хувьд адилхан. За гэхдээ шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг үзэгч та бүхэн харж байна. За эндээс мөн адилхан санамсруугаар 4 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 4 бөмбөлийг үзэгч та дөрвөлнгийн яг дарааллынхаа дагуу зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа гэсэн үг юм шүү. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирол амжилт хүсье. 40 ширхэг бөмбөлөгнөөс 4 бөмбөлгийг зөв тагаад ацтан болох боломж 4-ийн тохирол дээр маань байдаг. Одоо 4-ийн 2 дугаар зэргийн тохирол ацтнуудаа тодруулж байна. Эхний бөмбөлөгний дугаар тийг. Эхний бөмбөлөгний дугаар тийг. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 8. Тийг 8 гэсэн 2 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 3 дахь бөмбөлөгний дугаар 1. 8 1 гэсэн 3 бөмбөлөг шилэн хоргоноос гарч ирсэн байна. За ингээд 4-ийн 2 дугаар зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний маань дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингэснээр шилэн хоргоноос тийг 8 1 4 тийг 8 1 4 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч та бүхэн энэ 4 бөмбөлийг яг энэхүү дарааллаар нь зөв тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин өсгөж авч байгаа юм шүү. Тийг 8 14 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За үргэлжлүүлэн 4-ийн 1-р зэргийн тохирол одоо үзэгч та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 4 удаа давхцсан 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгааг үзэгч та бүхэн харж байна. Энэ цаг мөчид нэвтрүүлэг маань та бүхэнд шууд хүрдэг учраас тохирол маань хэрхэн бодиттой явагдаж байгааг та бүхэн
давхар хянаад явах боломжтой байдаг. За 40 ширхэг бөмбөлгнөөс маань санамсаргүйгээр мөн адилхан 4 бөмбөлөг гарч ирэх бөгөөд тэрхүү 4 бөмбөлийг яг дарааллын дагуу дөрвөлнгийн зөв тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 2000 дахин өсгөж авах боломжийг дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирол алгадаг юм. За ингээд дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж байгаа. Ингээд та бүхэндээ амжилт хүсье тохирлоо явуулъя. Дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирол одоо үзэгч та бүхэнд хүрч байгаа. За эндээс санамсаргүйгээр 4 бөмбөлөг гарч ирэх болно. Эхний бөмбөлгний дугаар 7. Эхний бөмбөлгний дугаар 7. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. 7 1 гэсэн хоёр бөмбөлөг шилэн хорноос гарч ирсэн байгаа. 3 дахь бөмбөлгээ харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар мөн адилхан 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлгний дугаар 7. Тэгээд дөрүүдийг нэгдүгээр зэргийн тохирлын маань сүүлчийн бөмбөлөг буюу аз дагуулсан 4 дахь бөмбөлөг гарч ирэх хамтдаа харцгаая. Ингээд 4 дахь бөмбөлгний маань дугаар 8 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За 4 дахь бөмбөлгний маань дугаар 8. За ингэснээр шилэн хоргоноос 7 тэг 7 8 7 тэг 7 8 гэсэн 4 бөмбөлөг гарч ирсэн. Үзэгч та энэхүү 4 бөмбөлийг гарч ирсэн дараалал нь буюу та бүхэн харагдж байгаа энэхүү дараалал нь зөв тааж чадсан бол өөрийн тавьсан базаагаа 2000 дахин өсгөж авч байгаа юм шүү. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. За нэмэлтээр өргөхөд дөрүүдийн дээр та хамгийн багадаа 500 төгрөгийн базаа тавьж тоглох боломжтой байдаг юм шүү. За өргөжлөн 50 сая төгрөгийн хонжиртай 6D тохирол одоо үзэгч та бүхнийхээ өмнө аздангаа тодруулах болно. Тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүрлэг цифр бүхий 60 ширхэг бөмбөлийг байрлуулсан байгаа. За өөрөөр хэлбэл эдгээр нэг орондоо тоонууд маань 6 удаа давхцнаар шилэн хоргонд 60 ширхэг бөмбөлөг байрласан гэсэн үг юм а. За эндээс санамсаргүйгээр 6 бөмбөлөг гарч ирэх болно. Тэрхүү 6 бөмбөлийг үзэгчтэй дарааллын хувьд урдаас нь болон хойноос нь 2 бөмбөлөгнөөс дээш бөмбөлийг таасан тохиолдолд аздан болох боломжтой байгаа. За 2 бөмбөлөг зөв тайхан бол үзэгчтэй 1500 төгрөг, 3 бөмбөлөг зөв тавал 15000 төгрөг, 4 бөмбөлөг зөв тавал 115000 төгрөг, 5 бөмбөлөг зөв тайхан бол сая 500000 төгрөг хожих бол за харин 6 бөмбөлгөө зургуулын зөв тааж чадвал та 50 сая төгрөгийн хонжирын аздан болно гэсэн үг юм. За дарааллын хувьд урдаасан болон хойноос нь гэдгийг үзэгчд маань сайн ойлгож байгаа. За бөмбөлгнүүд гарч ирэх дараалал нь үзэгч та бүхэндээс хожих мөнгөн дөнгүүдийг би давхар тайлбарлаад явах болно. Ингээд 6D тоглож байгаа үзэгчдэд амжилт хүсье. Ширхэг бөмбөлгнөөс 6 ширхэг бөмбөлийг зөв тааснаар 50 сая төгрөг хожих боломж 6D тохирол дээр маань байдаг. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 6. Эхний бөмбөлгний дугаар 6. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлгний дугаар 1. За үзэгч та энэхүү 6 1 гэсэн 2 бөмбөлийг зөв таасан бол 1500 төгрөгийн агсан болох боломжтой. За үүнээс хожсон бөмбөлгийнхаа доогоор мөнгөн дүнтэй өсөх боломжтойгоор тоглолтод оролцож байгаа. За 3 дахь бөмбөлгний дугаар 4. 3 дахь бөмбөлгний дугаар 4. гэсэн 3 бөмбөлийг зөв тааснаар 15000 төгрөгийн агсан болох боломжтой. За 4 дахь бөмбөлийг харцгаая. 4 дахь бөмбөлний дугаар 5. 4 дахь бөмбөлний дугаар 5. 6 1 4 5 гэсэн 4 бөмбөлийг урдаас нь дараалал таасан бата 150,000 төгрөгийн агсан болж байгаа. За ингээд 5 дахь бөмбөлийг харцгаая. 5 дахь бөмбөлний маань дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 5 дахь бөмбөлний дугаар 4. 6 1 4 5 4 гэсэн энэхүү 5 бөмбөлийг та урдаас нь дараалал нь зөв таасан ба сая 500,000 төгрөгийн агсан болж байгаа. За одоо харин 50 сая төгрөгийн агсныг тодруулж байгаа сүүлийн 6 дахь бөмбөлөг гарч ирэх болно. 6 дахь бөмбөлний дугаар 3. 6 дахь бөмбөлний дугаар 3. За 6 дахь бөмбөлний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. 6 1 4 5 4 3. За давтаж хэлье. 6 1
4, 5, 4, 3 гэсэн 6 бөмбөлөг 6 дээд тохирол дээр гарч ирсэн байгаа. Үзэгч та бүхэн энэхүү 6 бөмбөлийг дарааллынхаа хувьд энэхүү 6-аас эхлээд юм уу эсвэл 3-аас эхлээд ингээд зөв тааж чадсан бол 1500 төгрөгнөөс эхлээд 50 сая төгрөгийн азтан болох боломжтой байсан гэсэн юм. За ингээд 6 дээд тоглосон үзэгчдэд баярлалаа. Өргөжлөлөө хамгийн өндөр хонжоортой 120 сая төгрөгийн хонжоортой 642 тохирол одоо азтнуудаа тодруулах болно. За өмнөх тоглолтыг бодвол дөрмийн хувьд өөрчлөлт байдаг тул үзэгч та бүхэн илүү сайн анхаарлаа хандуулаарай. Шилэн хоргонд маань 1-ээс 42 хүрлэг цифр бүхий 42 ширхэг бөмбөлийг байрлуулсан байна. Энэхүү 42 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та бүхэн санамсаргүйгээр гарч ирэх үндсэн 6 бөмбөлгийг буюу эхлээд гарч ирэх 6 бөмбөлийг дараалал огт хамааралгүйгээр 6 бөмбөлгөө зургуулангийн зөв тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой гэсэн юм. За энэхүү тоглолтын маань бас нэгэн давуу тал буюу 7 дахь бөмбөлөг бонус бөмбөлөг гарч ирэх учиртай. За бонус бөмбөлөгийн тусламжтайгаар 10,000, 300,000, 12 сая төгрөгийн азтангууд тус 642 тохирлоос төрдгөрөө бас онцлогтой юм. За ингээд үзэгч та бүхэндээ амжилт хүсээд Монголын хамгийн өндөр хонжоортой үндэсний лотерейн хамгийн өндөр хонжоортой тохирлыг хамтдаа явуулцгаая. ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг үзэгч та бүхэн зөв тааж чадсанаар азтан болох боломжтой байгаа. За эхний бөмбөлгний дугаар 41 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Эхний бөмбөлгний дугаар 41. Гарч ирэх үндсэн 6 бөмбөлийг үзэгч та бүхэн дараалал хамааралгүйгээр таах боломжтой. Хоёр дахь бөмбөлгний дугаар 13. Хоёр дахь бөмбөлгний дугаар 13. Гурав дахь бөмбөлгний дугаар 27. Гурав дахь бөмбөлгний дугаар 27. 41, 13, 27 гэсэн 3 бөмбөлөг шилэн хавнаас гарч ирсэн байгаа. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 20. Дөрөв дахь бөмбөлгний дугаар 20. Үзэгчтэй гарч ирэх үндсэн 6 бөмбөлөг буюу эхлээд гарч ирэх 6 бөмбөлийг зургуулынгийн дараалал огт хамааралгүйгээр зааж чадсан бол 120 сая төгрөгийн азтан болох боломжтой байдаг. 5 дахь бөмбөлгний дугаар 26. 5 дахь бөмбөлгний дугаар 26. За ингээд 6 дахь бөмбөлөгний дугаар 15. 6 дахь бөмбөлгний дугаар 15. За ангиснээр 642 тохирлын маань үндсэн 6 бөмбөлөг буюу 120 сая төгрөгийг азтангийн тодруулж байгаа 6 бөмбөлөг маань гарч ирсэн байгаа. Одоо харин өнөөдрийн тоглолтын бонус бөмбөлөг гарч ирэх болно. Бонус бөмбөлөгний дугаар 39. Бонус бөмбөлөгний дугаар 39 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За ингээд үзэгчдэд 642 тохирлынхаа 120 сая төгрөгийн азтныг тодруулж байгаа үндсэн 6 бөмбөлгийг гарч ирсэн дараалалаар нь танилцуулъя. 41, 13, 27, 20, 26, 15. За давтаж хэлье. 41, 13, 27, 20, 26, 15 гэсэн үндсэн 6 бөмбөлөг гарч ирсэн байгаа. Та энэхүү 6 бөмбөлгийг яг дараалал огт хамааралгүйгээр зургуулангийн зөвл таасан бол 120 сая төгрөгийн азтан болж байгаа. За харин өнөөдрийн тоглолтны 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөгний дугаар 39 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За ингээд 642 тохирол маань өнөөдрийнхээ азнуудыг тодруулснаар өнөөдрийн тохирол үзэгч та бүхэндээ тун амжилттайгаар хүрч дуслаа. Тэгэхээр тохирол маань хүнлэнгийн хянагчдын дорвоос шудраг үнэн бодтой явагддаг гэдэг үзэгч та бүхэндээ хэлгэн зүйтэй хаа нэвтрүүлэг 7 хоногийн сонгоо тоотоо өдрүүдэд буюу даваа лав баасан гаргуудын 17 цаг 30 минутаас болж байгаа тул за хэрвээ эргэлзэж байгаа за магадгүй үндэсний лотерейг өөрийн биер нэг удаа бас байран дээр нь очиж бүглэе гэж бодож байгаа үзэгчд маань ойл туулын станы замын эсрэг талд байрлах үндэсний лотерейн албан ёсны байран дээр хүрэлцэн ирэх боломжтой юм шүү. За дараагийн тохирол мэдээж 5 гараг буюу мартын 8-ны өдөр 3 дугаар сарын 8-ны өдөр 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэнд хүрнэ. За хэдийгээр бүх нийтийн амралтын өдөрч гэлээ тэр өдөр бас магадгүй азтай нэгэн сайхан бүсгийн азнаар тодрох болов гэсэн үдээс бид нараас тохирлоо үзэгч та бүхэндээ тэр өдөр шууд өргөх байгаа. За ингээд Icon Цэгмэнд болон үндэсний лотерейн албан ёсны фэйсбүүкээр дараа иргэн уулзлаа. Тэр баяртай үзэгчтэй та бүхэндээ амжилт хүсье.